За сайн байцгаана уу? За бодлын талаар юм бяцхан рилс хий гэж бодлоо. За бид нар бодол хаанаас ирдэг вэ гэд бодол гэж юу вэ гэдэг талаар маш их асуудаг тийм ээ. За бодол бол доор хаяж юм гурван их үүсвэртэй байдаг байна. За эхнийх нь өвөг дээдэс дээд оршихуйтын бодол. За энэ дээд оршихуйтын бодол бидний одоо биеийн аль нэгэн хэсэгтэй холбогддог. За энийг бид нар сургалтаар бол заадаг. За хоёр дахь нь өөрийн бодол. За бид нар тархиныхаа ховдол бүрдээр бодлын орон зай, бодлын гэрийг холбоосон байждаг. За гурав дахь өрөөлийн бодол. За өрөөлийн бодол бол бидний игэмний хүр дээр дамжиж орж ирдэг. За дээр үеийн одоо эмэгтэйчүүд бол игмээ бол харуулдаггүй байсан. За игмээ харуулах тохиолдолд маш их одоо эртний соёл иргэншлүүдэд ч гэсэн бас байж идэг. Маш их юм игмийн хүрдээ хамгаалах алтаар ингэж зүйлт, гоёл, чимэл, шүр сувсаар хийсэн байж идэг. За энэ бол игмний орон зай бол бодлын орон зай учраас бусдаас орж ирэх тэр атаархал одоо юу гэдгийг маш олон сөрөг бодлын эрчимд таны энэ игмний орон зай дээр бол нөлөөлдөг. Тийм учраас игмний орон зайгаа маш сайхан хайрлаж хамгаалах хэрэгтэй байдаг. За тархины жишээ болгож хэлэх юм бол тархины тань дөрөвдүгээр хавтал дээр аз жаргалын юм бодол мөн одоо амьдралыг бишрэх, хин нэгнийг хайрлах, өөрийгөө хүндлэх эдгээр бодлоод таны дөрөвдүгээр хавталтай одоо холбоотой байждаг. За таны дөрөвдүгээр тархины ховдол дэлхийн галт улсын цөмөр цэнэглэгддэг. Бидний тарих байгаль их дэлхийтэйгээ хувийн холбоотой. За тэгвэл яг хувийн холбоо гэдэг бол маш ерөнхий нэр том юм. За тэгвэл яг юугаараа хувийн холбоотой юм бэ гэдгийг маш нарийнаар тодор хэлж өгөх, холбоосыг нь бөглөх ийм сургалтыг бол зарласан байгаа. За тэгээд дэлхийн галт улсын цөмөр таны одоо дөрөвдүгээр ховдол цэнэглэгддэг юм бол тэр холбоосон суларчих юм бол таны бодол оюун санаанд хар саарал сөрөг бодлоод орж ирнэ. Их усүрээсээ холдчихоор гэсэн. Цэнэглэх одоо уцаа цэнэглэхгүй болохоор бидний батарей ингээд дуусаад унтардаг ш яг тэр шиг. Завсрын бодлоод орж ирдэг. Амьдралыг одоо үзэн ядах одоо саарал эрчмийн бодлоод ямар байдгийг тэр маш тийм сөрөг төлөвүүд байгаа шүү дээ. Амьдралыг үзэн ядах, годох, гонох. За тэгээд одоо ажил үйлс нь бүтэлгүй болох, бүтэмжгүй байх гэдэг ийм сөрөг бодлууд бол орж ирдэг байх нэ. Тэгэхээр та муу зүйл бодоод байгаа юм биш. Таны Тэнгэрийн холбоос, байгаль эхийн холбоос суларчсан учраас танд тэр хар саарал сөрөг эрчмийн холбоосууд сүлэлдээд байгаа юм. Тийм учраас та яг өөртөөгөө ижилхэн тийм сөрөг төлөвтэй, сөрөг юм боддог хүнтэй уулзаад байгаа гэсэн үг. Энергитэйгээ таталцдаг, ижил энергийн таталцдаг. Тэгвэл одоо дараагийн шатанд гарч бодлоо одоо илүү хүчрхэгжүүлэх, бодлын цагаан мөртөө явах, зам өрөө тэгшлэх энэхүү сургалтыг өнөөдөр бодлыг програмчлах нэртэйгээр зарласан байгаа. Тэгээд энэ сургалтанд сууж өөрийнхөө одоо сөрөг бодлоод хаана байдгаа мэдэж авч засах, засварлах, сэргээх, програмчлах энэ эрдэм мэдлэгт суралцаарай гэж одоо уриалж байна. За тэгээд сургууль дотно 3-4 цагийн хугацаанд үргэлжлэнэ. Танхимаар болон цахимаар бол явагдана. За тэгээд бид нар одоо маш их хэлж байгаа шүү дээ. Хүн бол ертөнцийн бичил хэсэг. Яг ертөнц дэлхийг жижигрүүлсэн хувилбар нь хүн өөрөө байж идэг. За тэгвэл тэр хүн өөрийгөө тэр байгаль их шиг цэвэрлэж, ангааж, тэтгэж, од ирэхээс оторгуйтайгаа холбогдож эрчим энерги сүлж чадсанаа бид нар хүчтэй, оюунтай, бодолтой, хувь заяатай, хувь тавилантай тэнгэр байх нь л дээ, тэнгэр ууж байх нь. За тэгээд өөрийнхөө сөрөг бодлоос арилж зам мөрөө одоо тэгшилж заяа тавилангаа өргөхийг хүссэн хүмүүс байх юм бол за тэгээд орой уулзъя. За төлбөрийн хувьд бол нэг удаагийн сургалтын төлбөр 99,800 багц хичээл, 10 багц хичээлийн хоёр нь олон нийтэд бол төлбөргүй орсон. За нийтдээ ийм програмчлалын хичээл бол 750 сая төгрөгөөр байгаа. Маш одоо зах зээлтэй бол маш уян хатан бол байгаа шүү. За тэгээд та бүхэнд амжилт хүсье.